За төрийн өмчит орон сууцыг иргэдэд хүслүүлэх, түрээслээд өмчлүүлэх журмыг өөрчилж Улаанбаатар хот дох орон сууцны 1 м квадрат талбайн түрээсийн үнэнийг 11-ээс 14 мянган төгрөгөөр тогтоожээ. Тухайн шинэ журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настан залуу гэр бүл зах зээлийн ханшаас доогуур үнээр солонгот нэг хорооллыг түрээслэх боломж олдно. За гэхдээ тухайн солонгот нэг хороол нь энэ оны 7 дугаар сард ашиглалтад орох хүлээлттэй. За 1 м квадратыг хөдөлмөрийн өсний доод хэмжээг орон нутгийн бүсчлэлээс хамаарат 1.5-аас нийслэл Улаанбаатар хотод бол 1.5-аас 2%, хөдөлмөрийн өсний доод хэмжээг 1.5-аас 2% хооронд. За мэдээж энэ нөгөө зорилттой бүлгүүдэд бид нар бас дотор нь бас энэ журмаараа зохицуулж өгч байгаа. За ингээд бодглохлоор 11 мянгаас 15 мянган төгрөгийн хооронд метр квадратанд байхаар зохицуултууд тусгасан. За энэ 50 м квадрат дундаж одоо үнэлгээтэй 2 өрөө байрны тухайд бодоход за энэ үнэлгээ маань 650 мянга орчим төгрөг байгаа. За дээрээс нь биднээс энэ журманд оруулж өгсөн том зохицуулалт бол энэ цахим мэдээллийн системээр хур дан системээр одоо иргэдийг бүртгэн. За энэжнээс нь одоо цахимаар сонгож шалгаруулалт хийж энэ зохицуултыг хийж өгснөөрөө бол одоо нөгөө иргэдэд нөгөө төрийн орон сууцны корпорац дээр очролдог тэмцээн одоо өгч нөгөө гэж хил амыг бол одоо бүгдийг нь бол тасан зохицох зорилгоор цахим мэдээллийн системд бол оруулж өгч байгаа. Харин иргэдийн дунд хүлээлт үүсгэж байсан ногоонуур 1008 айлын орон сууцыг түрээслэхгүй. Зөвхөн дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлж өгсөн айлуудад олгохоор болсон байна. Засгийн газрын гэрээний хүрээнд энэ бол зөвхөн 752 нь болохоор газрын шууд байраар солихоор 256 нь болохоор тухайн газар төлөлтөнд өртсөн иргэд танахаас байр авахгүй өөрийнхөө байршинтай орно гэсэн хүмүүсийг л оруулах юм байна. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас улсын хурлын хаврын чуулган 4 төслийг өргөн барихаар бэлдсэн. Үүн дунд барилгын тухай хууль гэхэд 2016 оноос хойш шинжлэгдээгүй. За энэ хуулийг шинжлэн баталснаар барилгын үн нөртгийг тодорхой хэмжээнд бууруулах, мөн шинжлэн барих ажлууд хийгдэх боломж бүрдэнэ гэж харжээ.